гадаад ертөнцөөс чиний дотоод сэтгэлийг өвдөгж байгаа, дотоод сэтгэлийг чинь эмзэглүүлж триггер хийж мэдрэмжийн хувьд өвдгөж өдөөж өгж байгаа ямар нэгэн зүйл байх юм бол тэр чиний дотор байна гэж үз. Тэрнээс биш чи тэрийг хараад чи өдөөгдөж байгаа юм биш. Анханасаа чиний дотор байсан. Үннийг өөрөө дотроо тухайн хүн мэдэрчлээ. Би угаасаа тэрийг хийх ёстой. Энийг хийх бол би болохгүй. Ухамсар нэлж байгаа. Чи хийхгүй байгаа дээ шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг хойшлуулдаг шүү дээ. Зам аргааш. За эсвэл одоо юу гэдэг тэрний дараа бол эсвэл нэг жоохон амарж байгаад бол. Гэтэл яг одоо хийвэл сэтгэл санаа, сүнс гэдэг ч юм уу те. Дотоод сэтгэлийн гүнд чинь тэр оршиж байгаа сүнс гэдэг мэдрэмж чинь амар амгалан байхыг бидэрт мэдрүүлчихлээ. Гэхдээ нөгөө талдаа тэрийг үннийг мэдчихэд хэрхэн тэр амар амгаландаа хүрэх вэ гэдэг арга буюу бодол нь төрүүлээд тэр аргаа бас зохиож чадахгүй байх магадлал өндөртэй. Энэ хороод бид яагаад хүн өөрөө хүн шиг хүн байх ёстой вэ гэхээр хүн шиг хүн байхгүй бол бусдад төвөг болно. Бусдад төвөг болсноор тэр хүн өнөөдөр биш юм аа гэхэд маргааш дандаа гадаад ертөнцөөс сөрөг мөнөөр өсч юм гэж. Бусдын сөрөг мэдрэмжүүд, сөрөг харилцаа, за сөрөг үйлдэлүүдийг ч гэсэн аав байна. Сүүлийн үед хүмүүс ингээд бодолтойгоо ажиллах, өөрийнхөө ухамсараа сонсох, ухамсартайгаа холбогдох, ухамсараа барьж авах байдаг юм уу те, далд ухамсартайгаа холбогдох гэх мэтлээ яриад байгаа. Ер нь яг энэ ухамсар гэдэг утгыг бид нэр аль талаас нь бариул зүгээр юм бэ? За аюу энгийн талаас нь ярилццгаая те. Тэнгүүд одоо бодлоо хит бодлынхаа одоо стресс нерв юу шүн унтаж чадахгүй ч гэдэг юм уу, бодлынхаа хүлээсэнд баригдаад хэн хүмүүс бол депрессэнд орж байгаа, стрессэнд орж байгаа. Тэгэхээр нөгөө талд нь энэ бодол гэдэг зүйл нь ухамсар гэдэг зүйлтэйгээ тэр хүний дотоод сэтгэлийн мэдрэмж дуу хоолой гэдэг зүйлтэйгээ уялдчиж тэнцчиж болвол тухайн хүнийг дотоод амар амгалан амар байна уу гэхээр амар байна гэж мэдлдэг тэр амар амгалан бий болох гэдэг юм л та. Тэгэхээр ухамсар гэдэг зүйл рүү бид нар орхонгууд ухамсар гэж яг юу юм бэ? Бодол гэж яг юу юм бэ гэдгийнхаа мөн чанарыг нь сайн ойлгох хэрэгтэй болох байх. За бодол бол би тэгмээр байна, би хиймээр байна гэдэг тухайн хүний өөрийн эзэн биеэс нь гарч ирж байгаа зүйл. Би нэг идмээр байна, би нэг яаж хийх вэ? Би тэрийг яана? Би ажлаа яаж хийнэ? Би маргааш яаж одоо асуудлыг даван гарна гэдэг зүйл бол бодол байдаг тийм. Гэтэл ухамсар гэдэг зүйл бол тухайн хүний хөндлөнгөөс дээрээс чи тэгээд байна штэ гэдэг мэдрэмж далдаас нь орж ирж байна. Тэгэхээр яг энэ гүнзгий мэдрэмж бол тухайн хүний өөрийнх нь одоо юу байгаа юм л да. Ухамсарынх нь дуу хоолой гэдэг. Тэгэхээр дийлэн хүмүүс ухамсарынхаа дуу хоолойг сонсож чадахгүй байгаа учраас зөвхөн би тэгмээр байна гэдэг зүйлээ яагаад одоо бид нар ухамсартай ухамсаргүй хүмүүс гэж зүгээр энгийн хог хайдаг те ухамсаргүй буруу зүр үйлдэл гаргадаг хүмүүсийг яриад байдаг. Тэгтэл яг л энэ утгаараа гэсэн. Зөвхөн ухамсартай хүн гэдэг маань бидний тархин дотор нэг тийм одоо хүн яриад байж байгаа. Тэр хүн бол бидэрт юу гэж хэлж байгаа вэ? Алуу тэнгисээ чи болохгүй шүү. Наадах чи худлаа байгаад байна шүү. Чи худлаа яриад байна. Чи эсвэл өөрөө өөртөө үнэн биш байна гэдэг мэдрэмжүүдийг бидэрт ухамсар маань төрүүлж идэг. Тэгэхээр ухамсар маань бидэрт үннийг хэлж идэг бол бодол маань тэр үнэнд яаж хүрэх вэ гэдэг бидэрт аргыг хэлж идэг. Тэгэхээр нөгөө арга бэлэг хоёр тэнцэнэ гэдэг л одоо бодол ухамсараа тэнцвүүлнэ гэдэг юм ойлголт. Тэгэхээр аль нэгэн одоо юу гэдэг хитрэн гэх юм уу те одоо бодлын тал нь бидний гадаад ертөнцөөс авж байгаа мэдээллүүдээр хүмүүстэй харилцаж байгаа харилцаагаар хүнд би яаж тааруулах уу гэл ингээл аргыг л үйлдвэрлэдэг байгаа. Яаж аргалах уу гэдэг зүйлийг л бодол бидэрт өгөөд байна гэсэн. Харин ухамсар бол үннийг өгöd. За би энийг арай л болохгүй хийгээд байна. Би нэг буруу хийгээд байна. Би болохгүй буруу зүрүү яриад байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр ухамсар гэдэг зүйлийг бид нэр өөрөө маш ихээр хөгжүүлэх, маш ихээр сонсох, дотоод дуу хоолой, амар амгалангаа анирдах ийм зүйлүүдийг бол бидний өвгдөөс бол ийм сайхан малын бэлчээртэй амар амгалангийн одоо туйл болсон те Монголын их амар амгалан дундаа ингээд ухамсараа хөгжүүлдэг үжээ гэж үзэж байна.
Хүн дотроо одоо жишээлбэл юуг зөвийг ч юм уу те юуг үннийг энэ нь арай илүү дээр гэдгийг байнга ууг нь мэдчихэт юм бэл. Тэнгууд нэг бодол болохоор илүү таашаал допамин илүү хувийн ачаалсан илүү өөрлөгөө чиглэсэн энэ тал руу чиглэж идэг те. Тэнгууд ухамсар болохоор чи энийг арай дээр ингэсэн байсан бол дээр байсан штэ гэдгийг дотроос нь ууг нь байнга илж идэг тийм. Тэгэнгүүт ухамсар маань бидний одоо өндөр хөгжилтэй гэх юм уу те. Ухамсарыг яг уу conscious гэд барууныхаа хэлж байгаа. Тэгээд дээд ухамсар, доод ухамсар. Доод ухамсар гэдэг бол өөрийнхөө тэр бодлын хэрэгцээнүүдтэйгээ харьцангуй холилдсон төлөвийг нь хэлээд байгаа. Одоо материалын хэрэгцээг эдмээр байна. Амьтны ухамсар хэлээд байгаа. За энэ бол зүгээр тархиныхаа талаас бол хүний дээд тархины одоо дунд барилга тэр амигдала буюу хөхтөн амьтан, сүн тэжээлтэн амьтан, тэрнээс бүр үндсэн тархи буюу рептил. Одоо хоёр нутагтны тархийг хэлээд байгаа юм л да. Тэндээс гарч байгаа мэдрэмж, сэтэл мэдрэмжүүд. Гэтэл ухамсарт дээд ухамсар гэдэг зүйл бол дандаа ёс суртахууны хэм хэмжээ, биднэрт суудсан байгаа үндсэн тэр ойлголтууд тий сайн сайхан байх хэвээр гэгээлэг ариун ялангуяа үнэн. Одоо бид нар ингээл юу гэдэг зарим нэг зүйлийг хийж байгаа л тий эсвэл хин нэгэн хүнтэй ярилцж байгаа л тэгэл би одоо юу гэдэг өглөө болгон гүйдэг ч гэдэм үү ингээл ярьдаг тий. Гэхдээ дотроо чи өнгөрсөн тавтахад гүүгээгүй штэ гэд үннийг надад хэлээд байгаа байхгүй миний ухамсар. Тэгэхээр тэр чинь миний ухамсар тэрийг одоо хүлээж авах хэрэгтэй. Гэтэл зарим хүмүүс яагаад арх уугаад? Яагаад энэ хорвоо ертөнцөөс энэ ухамсараасаа дайжиж чөлөөлөгдөхийг хүсэж байгаа гэдэг асуудал гарч ирнэ тий. Тэгэнгүүт хүн ухамсарын хүчээ байнга ингээд ашиглаж байгаа юм байна. Ухамсар нь үргэлжил үннийг хэлээл awareness гэж яриад байгаа юм л да. Одоо өөрийгөө мэдрээд тэмтрээд ингээд явж байгаа. Гэтэл тодорхой хэмжээнд хүний тэр ухамсараараа байхад асар их энерги шаардлагатай. Юуны энерги гэхээр сүнсний хүч буюу сүнсэн биеийн энерги шаардлагатай. Тэр хүний ухамсар өөрөө хоолтой гэсэн үг, их усртэй. Тэр нь хүний дотоод сэтгэлийн хүч, сүнсэн биений хүчээр тэтгэгддэг зүйл байгаа юм л да. Тэгээд энэ зүйл нь дуусаад ирэхээр ухамсар яах нь цуцаад өөрийнхөө ухамсарыг хит ажилуулсан хүн болвол зүв байх гэж хичээгээд те хит ажилуулчихаар яадаг вэ гэхээр хэсэг амрах хэрэгцээ үүснэ. Ухамсараа унтраах хэрэгцээ үүснэ. Тэндээс нөгөө алкогол эсвэл янз бүрийн бусад энэ хороо дэлхийгээс төрдөөч болтгоо холдох, ухамсараасаа холдох, тасрах тэр одоо хэрэгцээнүүд үүсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ хэрэгцээнүүд чинь өөрөө цаана донтолтууд ч гэдэг юм уу энэ хэрэгцээнүүд өөрөө уг чанартай бол дандаа энергийн буюу сүнсэн биений сэтгэлийн энергийн дутагнагчлаас л үүдэлтэй байгаа. Ухамсар өөрөө хүний дотоод ертөнцийн мэдрэмжээр дамжиж орж ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн таатай таагүй мэдрэмжүүд хүнд төрж байгаа тий. Тэнгүүд таагүй мэдрэмжээ бид нэр ухамсар гэж бас ойлгох гэдэг талтай. Гэтэл тэрний гүнд нь ухамсар үнэн нь оршиж идэг. Жишээлбэл зарим хүмүүс ямар нэгэн таагүй мэдрэмж төрөхөд дандаа тэр таагүй мэдрэмж нь үнэн байна гэж ойлгоод миний сэтгэл санаа таагүй байна. Би тэгэхээр тэгэх хэрэгтэй гэдэг хэрэгцээ буюу доод ухамсараар үлдээд нь штэ. Гэтэл дээд ухамсараар үлдэх буюу яг өөрийнхөө гүн рүү орцсон байгаа тэр мэдрэмжүүдээ ойлгоцсон хүн бол үннийг хэлээд за би юу гэдэг өнөөдөр өглөө ч юм уу эсвэл ойрын 7 хоногт таагүй одоо уур амьсгалтай газраар явсан. Гэхдээ би өөрөө хангалттай амьдралын зөв хөвшилтэй, зөв хоолттой, эрт унтаагүй ч гэдэг юм уу те. Эсвэл хүмүүстэй сайхан харьцаагүй би өөрөө сайхан харьцаагүй улмаас хүмүүс надтай яаж харьцах нь угаасаа тодорхой гэдэг үннийг үргэлж надад хэлж л байдаг. Үннийг бид нар өөрсдөө мэдж л байдаг. Ямар нэгэн байдлаар нэ харуулах хэд хин нэгэнд гомдлох ч юм уу хин нэгэнд одоо юу гэдэг те бурууга нэлзаах үед уул асуудлын эзэн би өөрөө шүү анхных нь эхлэл нь би өөрөө шүү гэдэг ухамсар маань бидэрт уг хэлжлээдэг л да. Гэтэ хүн тэрнээсээ байнга зүхтааж явдаг тийм. Тэрнтэйгээ одоо шууд нүүр тулахгүй за ингээд янз бүрийн одоо юу гэдэг өөртөөгөө нүүр тулахад асуудалтай байсан тийм траума ч гэдэм үү те сэтгэл зүйн асуудлууд эсвэл тэр мэдрэмжтэйгээ шууд нүүр тулж чадахгүй дотоод сэтгэлээ нэг жоохон хүч чадал сул мэдрэмжүүд төрдөг ч юм уу те ингээ байж л байгаа юм л да. Тэгэхээр ухамсартайгаа бид нар яаж холбогдох уу одоо яаж тэр ухамсарынхаа хүчийг
сайжруулах уу гэдэг нь дараагийн бидний амьдралын сорилтууд болж гарч ирдэг те. За жишээ нь одоо яг энийг одоо ингээд хүн дээр буулгах л та жишээ нь те. За жишээлбэл Бата гэж залуу байлаа. За өглөөс сэрлээ бодол ухамсар хоёр одоо хүн лэмчээ бүгд сэрж байгаа шүү дээ. Тунгууд бодол болохоор өшөө жоохон унтчаач гэж байгаа байхгүй. Босонгуудаа шууд зүгээр чи кола уучлаа гэж байгаа байхгүй. Ухамсар болохоор өчи сэр өчи зөв эрүүл хоол гараадгүй гэж байгаа шүү дээ тий. Яг одоо Батагийн амьдрал дээр өдрийн туршид явах юм бол Бата одоо жишээлбэл тий орой маш чухал байдлаар хичээлийг давтах хэрэгтэй ч тийм үү. Тэнгууд яг тэр зэрэгцээд за нэг найз нь арх ууйгээ дуудлаа ч юм уу тий. Энэ хоёр дээр бодол ухамсар хоёулаа ажиллаж байгаа шүү дээ. Алин зөв буруугаа хоёулаа мэдж байгаа шүү дээ. Гэхдээ хүн энэ дээр яг юуг нь сонгохоо өөрөө мэдэхгүй шүү дээ. Таашаалаа сонгоод байгаа шүү дээ. За тэгэнгүүт эн чинь нэг ийм зүйл орж иж байгаа. Үннийг өөрөө дотроо тухайн хүн мэдэрч лээд. Би угаасаа тэрийг хийх ёстой, зөв зүйлсээ хийх ёстой. Энийг хийхгүй бол би болохгүй. Ухамсар нь хэлж байгаа тий. Чи хийхгүй байгаад байна шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг хойшлуулдсан шүү дээ. Зам аргааш болъё. Зам аргааш болъё. Эсвэл одоо юу гэдэг тэрний дараа болъё. Эсвэл нэг жоохон амарж байгаа тулъя. Гэтэл яг одоо хийвэл сэтгэл санаа, сүнс гэдэг ч юм уу те. Дотоод сэтгэлийн гүнд чинь тэр оршиж байгаа сүнс гэдэг мэдрэмж чинь амар амгалан байхыг бидэрт мэдрүүлчихлээ. Гэхдээ нөгөө талдаа тэрийг үннийг мэдчихэд хэрхэн тэр амар амгаландаа хүрэх вэ гэдэг арга буюу бодол нь төрүүлээд тэр аргаа бас зохиож чадахгүй байх магадлал өндөртэй. Одоо жишээлбэл миний бие махбод маш их ядарсан байна. Гэтэ би нэг зүйл хийх ёстой. Гэтэ би аргалаад бие эхлээ сэргээч те. Тэгтэл бие маань амарч чадахгүй нөгөө хийх ёстой гэдэг олон бодолтой давчтаад ингээд хитрхи стресстэй байж бол. Тэнгүүд би гялс хурдан амрах, бие амраах тэр зөв аргыг гялс олоод бодлороо те аргалж олоод тэгээд хаана очих ёстой вэ гэдгийг бол үннийг бол ухамсар өгч байгаа. Тэнд харин бодлороо дамжуулж очоод тэгээд тэрний дараа амар амгалан босныхаа ард дээр тэр байгаа зүйлээрээ одоо байх ч гэдэг юм уу. Ийм нөхцөл байдал руу орно. За энэ дээр бас нэг зүйл гарч байна. Нөгөө янз бүрийн нийгмээс авсан сөрөг мэдрэмжүүд ухамсартайгаа шууд холбогдоход бидний сүнсэнд хүчийг маань сааруулсан байдаг учраас сэтгэлийг маань сорцсон байдаг учраас зарим нэг стресстэй, зарим нэг муухай вампир энергитэй хүмүүстэй ийм байдаг учраас бид нар шууд тэнд хүрч чадахгүй. Ухамсарынхаа одоо тэр үнэнтэй шууд нүртүүлж чадахгүй. Тэгэхээр тэр нэг дундын сөрөг мэдрэмжүүд нь өөрөө яадаг вэ гэхээр тэр бодолтойгоо зуралтаад байх л нөхцөлийг үүсгэж байгаа. Гадаад орчны нөлөөнд оршууд байгаа бодол тий хариу үйлдэл үзүүлээ. Тэгэхээр энэ дээр ямар байх ёстой гэж үздэг вэ гэхээр хүн өөрөө ямар нэгэн дутуугийн комплекс, дутуугийн мэдрэмж, өвдөлтийн мэдрэмжүүд нь хүлээмжшөөрөөд тий одоо let it go явуулаад явуулсныхаа ар дээр бүтэн сэтгэлээр өөртөө болоод өрөөлд хандаад эхлэхээр ухамсар нь яг бүтэн орчиж байгаа. Сүнс нь хүчтэй тэлцсэн. Тэгэнгүүт бидний зарим нэгэн бүтэн мэдрэмжүүд, зарим нэгэн дутуугийн мэдрэмжүүдийг бид нар хүлээмжшөөрч чадаагүй учраас бүтэн сэтгэл рүүгээ бодлороо энергийг хаагаад иддэг. Би тийм хүн биш. Хүмүүс надтай ингэж харьцах ёсгүй гэдэг ч юм уу те. Одоо өөрийнхөө нэг нийгмийн статусаа ч юм уу бодоод нь штэ. Гэтэл яг үнэндээ бол тухайн хүнд сул дорой байгаа байдал нь бодит үнэндээ үнэн л байдаг те. Тэрийг эхлээ хүлээн зөвшөөрөөд тэрийгээрээ сэтгэл зүрхээ сул доройгийн мэдрэмжээр дүүргээд тэрний ар дээр ухамсар нь зөв ажиллаад тухайн нэг зөв чиглэлд нь чиглүүлнэ ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү зүйл байна. Тэгэхээр энэний зүгээр дүгнэлт хэлгээд эцсийн одоо зөв гаргалгаа нь бүтэн сэтгэлээр бүтэн мэдрэмжээр аливаа зүйлд хандах. За өөр нэгэн жишээ бол хүмүүс өргөл өргөдөг те. Өргөл өргөхдөө надад тийм хэрэгтэй байна, ийм хэрэгтэй байна гэж гуугаад байдаг шүү дээ. Мөнгө гуугаал одоо юу гэдэг машин тэрийг байртаа олгож юуч ч гэдэг юм уу. За окей, хүн болгоны дутуу зүйл янз бүр байгаа. Гэтэл өөрөө ямар үед тэр ухамсар чинь яг жинхэнэ үннийг тэр их усрууд буюу нар сар байгаль өвд эзтэй холбож бидэрт жинхэнэ холболтыг хийж өгөх вэ гэхээр бүтэн байгаа сэтгэлтэй хүнтэй л тэд холбогдохыг хүсэж байна. Илүү холбогдохыг хүснэ. Тэгэхгүй нэг одоо бид нар нэг нохоотой шүү дээ, тий, мууртай. Ирээл ингээл баян юм гоо хоол нэхэд хаа сүултээ залхаж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар нэг тийм гөлөгч юм уу, нохооны сэтгхүүгээр, гэрийн тижээвэр амтны сэтгхүүгээр
хорвоо ертөнцтэй харилцаж байгаа харилцагчтайгаа хүмүүстэй тэг амьдралд тэгж хандаад тахаар амьдрал бид нар эргүүлээд тэр л хандлагаар хандаад байгаа юм л та. Тэгэхээр энийг юу гэж үздэг вэ гэхээр хүний сэтгэл зүйд бол ялангуяа барууныхан те хэрвээ гадаад ертөнцөөс чиний дотоод сэтгэлийг өвдөгж байгаа дотоод сэтгэлийг чинь эмзэглүүлж триггер хийж те мэдрэмжийн хувьд өдөөж өгж байгаа ямар нэгэн зүйл байх юм бол тэр чиний дотор байна гэж үздэг. Тэрнээс биш чи тэрийг хараад тэр зүйлийг хараад чи өдөөгдөж байгаа юм шиг. Анханасаа чиний дотор байсан. За энэ бол миний амьдрал дээр жишээн дээр байдаг л байсан л та. Юу гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн модалцж байхад хичнээн эрэгтэйгийнхэн зөв байх, буруу байх нь хамаагүйгээр би эмэгтэй хүнийхэн талд ороод итгэсэн байхгүй. Тэгэхэд яг бодит үн рүүгээ ороход яагаад ингэв гэдэг учир шалтгааныг нь харахад би юу гэдэг манайх гэр бүлийн асуудалтай байгаад ч юм уу те эгч нартэй ах эгч нарын асуудал дандаа эмэгтэй хүнийг илүү ээжигээ илүү өмөрөх тийм талын гэмтэлтэй байсан баад. Тэрийг өөрөө ухамсараараа үннийг гүн рүү н ороод харж байгаа те. Тэгсний ард дээр юу болж ийнө вэхээр ялгаагүй л хүн шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн хүн, эмэгтэй хүн ч гэсэн хүн. Тэгээ хоёр хүн муудалцж байгаа заавал нэгнийхэн талд орох хинтэн ч буруу байхгүй шүү дээ. Яг хоорондоо маргалдчихлаа гоц. Гэхдээ тэр маргалдааныг хараад эмэгтэй хүнийг нь өмөрөх, эрэгтэй хүнийг нь үзэн ядах мэдрэмж төрөөд байна гэдэг чинь надад асуудал байна гэсэн үг. Ингэж бид нар ухамсараараа өөрийгөө толдож дотоод тэр мэдрэмжүүдээ ингэж харж байгаа. Өөрийгөө харж. За ингээ өөрийгөө харчлаа. Надад нэг юм асуудал байгаа. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг илүү хүчирхийлдэг гэдэг мэдрэмж надад суудсан юм байна багаас. Чи нөгөө хүн хинч надад хэллээгүй хараад өссөн зүйл байгаа байхгүй. Гэр бүлийн орчинд ч юм уу нийгмийн орчинд. Тэнгүүд тэндээс би одоо яаж ийн вэхээр яагаад ингэх болов гэдэг учир шалтгааны ойлгочих. Багтаа л юм гिचжээ энэ мэдрэмжийг гүн хүчирхийллийн мэдрэмжийг аваад суулгаад авчиж. Тэнгүүд яах вэ гэхээр одоо үргэлжлүүлээд би энийг ингээ авцсан болвол энийгээ би үнэн нь юу гэдэг дахиад өөрөөсөө асуу. Дандаа эмэгтэй хүмүүсийн үнэн байт юм уу? Эрэгтэй хүмүүс дандаа буруутай юм уу? Эрэгтэй хүмүүс дандаа хүчирхийлэгч байт юм уу? Гэтэл зарим нэг кейсүүд дээр эрэгтэй хүмүүсийг хүчирхийлэгч болгосон хүмүүс нь эмэгтэй хүмүүс ч үж болно шүү дээ. Ааш цанг нэвддэг гэж ярьдаг те. Тэгээд ингээд гүнзгий рүү ороод явхаар ухамсар бидэрт дотоод сэтгэлийн сөрөг мэдрэмжүүдийн маань тэр амгалан бус зүйлийг өөрсдөнд маань харуулах боломжийг болгож. Тэгэнгүүт тэр таагүй мэдрэмжүүд орж ирээд хат бид нар яах нь бодлороо надад таагүй байна. Би стресстэй байна. Ухамсар унтар гэж явчихж байгаа. За тэгвэл одоо энэ цаг үед бол ийм байдаг юм байж 12 дугаар зуун одоо жишээлбэл те сэргэн мандалтын үед болохоор яг нүүдэлч тийм ном байгаагүй, сургууль байгаагүй те энэ тэндээс ингээл одоо бурхан будаагаас сонсоол гэдэг юм уу тийм байгаагүй. Гэхдээ нүүдэлчдийн ухамсар яг ямар хэмжээнд байсан, аливаа зүйлд яаж ханддаг байсан. Одоо нэг сурч мэдээд унши боловсрыг гэдэг юм юу ч байхгүй шүү дээ. За ухамсар цэвэр байгаа тохиолдолд цэвэр шүү нэг өвдөлтүүд нь байгаа тохиолдолд хүн юуг сонгодгүйхээр үннийг буюу цэвэр ариун зам мөрийг илүү мэдэрнэ. Тэгэхээр үнэн мэдрэмж үргэлж орж ирээд байгаа хүний амьдралын зам нь яах вэ? Дандаа цэвэр, үнэн, ариун. Тэгээ бидний өвдөд чинь ариун тийм сайхан ариун дагшин гол голомт, цэвэр цэмцгэр гэдэг энэ утгуудыг бол амьдралынхаа зам нь болгож авч явж ирсэн. За харин нөгөө өвдөлттэй байгаа хүнээс одоо юу гэдэг юм найзууд надаас илүү одоо гой машин унж байна. Гой тансаг амьдарч байна. Тэгээ надад нэг дутуугийн мэдрэмж төрөөд тэр хүмүүст атаажтай миний хор буцлаад байна да. Тэндээс шунал төрж эхэлж байна. Өвдөлтөө дагаа. Би үннийг дагаагүй өвдөлтөө тагцсан байна. Өвдөлтөө тагцсан. Нөгөө талдаа юу гэдэг одоо яг миний амьдралд өөрт маань тохиолдож ирсэн зүйлсийг нэг нөгөө ярих юм бол эмэгтэй хүнийг би эрэгтэй хүнээс хамгаалах хэрэгтэй. Тэгээ тэрнээс болоо зөндөө бол асуудалд бас орооцолж явчихлээсэн байгаа байхгүй тий. Тэр чинь аюу утгагүй шүү дээ. Тэгэхэнгүүт бидний өвдөдс бол одоо энэ ухамсар гэдэг зүйлийг маш өндөр түвшинд байлгахыг стандарт болгоод хөв хүнээс өр хүүхдүүдээсээ тий эхлээд хүмүүжүүлнэ, хэлнэ, ойлгуулна. За монголчуудын өр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанд бол хүүхэд нь жоохон буруу байгаад их юм бол шууд хэлэхгүй. Эхлээд чимээгүй. Гэгэрэл гэрдэм гэж байгаа юм л да. Эхлээд чимээгүй тий өөрөөр нь ойлгуулна. Эрхийг нь баг өгнө.
Иргэн насдаг ч гэдэм. Ийм арга методууд ашиглаж хагаад хүүхдүүдийг яаж хийж байгаад ухамсарт гаргаад ирж байгаа. За энэ бүх асуудлууд их Монгол улсын үед тавигдахаас өмнө бүр хамаг Монгол улсын үеэс ихтэй. Хабуул хааны үеэс ихтэй. За Хабуул хаан монголчуудын оюун санаанд ямар зүйлийг өгсөн бэ гэхээр дандаа үнэн амьдралаар амьдрах замналыг боломжийг бидэрт олгох тэр ухамсар гэдэг зүйлийг хөгжүүлэх аргачлалыг өгсөн. За тэр аргачлалыг бол хүн зүй буюу 9 хүн зүй, гүн зүй гэж одоо язгуур үгээр нь хэлдэг. Тэгэхээр амьдралаас хүн тэрхүү 9 зүйлийг л сонгож зөв шийдвэр гаргаж үйлдэл тахад хүний тэр сүнсний хүч аяанда хүчтэй байна. Яагаад тэгэхээр хүний сүнс бол өөрөө нар сар тий их Монгол улсын логон дээр байгаа шүү дээ. Нар сард бол нар сар мөх тэнгэрээс ирсэн, байгаль эхлэлээс ирсэн. Энэ бол өөрөө цэвэр амин чанартай юм аа. Цэвэр энергийн цултал юм аа. Энийг цэвэр зүйлээр гаднаас нь өгөөд байх тусам улам хүчрхэгждэг юм а гэдгийг ойлгосон. Тэгэхээр энийг бол 9 гүн зөв гэдэг энэ аргачлалыг ашиглаад 8 настай болчраас 80 нас хувь хүнээс ахуулаад улс үндэстэн мандан бадрах суур болгож өгсөн баг. Ямар нэгэн одоо шунал, арга залхаа, булхаа явдлаар биш цэвэр үнний замналаар бид нар хоорондоо хамтарч ажиллаж чадна. За бид нар байгууллага хамт олон дээр мэднэ. Ганц хоёр хүмүүс нь булхаа цаал шударгаас зөрчөөд идэв шүү дээ, тий. Тэгээ бусд нь хэцүү байгаа шүү дээ. Бүгд л ухамсартай хүмүүс, бүгд л тэнэг биш. Тэгээ зарим нь бол бусдыг тэнэг гэж боддог тийм хүмүүс байдаг. Ялдчил нэг хоёр игнэтэй урсгалаар л урдуур дайраал тий. Яг яах гэдэг. Яг хоо зөндөө бол хүнддэг шилтгаан байдаг л. Тэгэнгუთ тэр ухамсарыг нь одоо хөгжөөгөө өөрөө өөрийгөө олж харж чадаагүй. За хүн болох буюу хүний чин сэтгэлийн боловсрал дутмагшилтай байгаа улсууд бусдад ингээд үг үйлдэлээрээ дандаа төв болж яваад. Тэгэхээр энэ бол орон зайд маш хортой. Тэгэхээр хамаг Монголыг байгуулад тал нутгийн хамгийн мундаг шилдэг, ухаантай, сорлог, хурц оюунлаг баатар ирчүүдийг хамаг Монголын хаан Хабуул хаан цугдуулад тэгээд тэр суурин дээр ухамсарт жинхэнэ хүн нар дээр хүмүүсийн орон зайд улсын цөм хүч одоо үндэс болж ирж байгаа. За гэтэл тэр хүн байхын ухаан, хүн байхын боловсрч чадаагүй асар олон хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэр хүмүүст суралцах аргачлалыг нь 9 гүн зөв гэдэг аргыг нь заагаад өгсөн гэсэн. Тэр нь бол ерөөсөө өөртөө орж байгаа зүйлийг дандаа одоо эргээр удирднаа гэж. Шүүлтүртэй хандаа. За энийг бол шууд өрдчихэж болно. Энэ амьдралыг 9 талбар дээр хуваацсан байгаа. Тэр амьдрал гэдэг чинь маш өргөн талбар шүү дээ. Өстө сайнтай муудгаа бүх зүйл байгаа тийм үү. За тэгэнгუთ энэ амьдрал 9 талбарт хуваагдана. Багцлаад. Ир буюу хүч. Хүн шиг хүн, ухамсарт хүн төрлөختөн хүн шиг хүн хүчтэй байх хэрэгтэй. Гэхдээ эрттэй байна гэдэг нь гаднаа сагсалзаад одоо юу гэдэг бусдад онгироод омгорох нь гэсэн үг. Хүн хэдий ч энэ эрттэй байна, харцсан төдий ч нэ төлөв, ааш занан төдий ч нэ өөрийгөө ухамсарлсан илүү дотгошоогоо яг тулсан газар хийх ёстой зүйлээ хийж чаддаг тийм характерууд илэрдэг. Ир. За хоёрдугаарт нь цэвэр гэж. Өөртөө энэ харуудлыгээс хамгийн л хоол хүнсний хувьд те харилцааны хувьд. За чин сэтгэлийн одоо холболттой харилцаануудын хувьд бол дандаа цэвэр зүйлийг оруулаа гэж. 5 мэдрэхүүгээр 5 мэдрэхүү хувьд те ухамсар, оюун санаа, мэдлэгийн чанар гэх юм уу. Одоо жишээлбэл бид нэр сошиалор ингээл тэрийг хүчинтжээ. Тэр тийм заван зүйл хийжээ. Ийм зүйл чинь бидний дандаа оюун санаа сүнсийг бохирлчлаа юм л та. Тэгэхээр эндээ өөрийгөө бид нэр яах нь ухамсараа цэвэр байлгахын тулд өөрийгөө харин одоо арга ухаанаараа тэндээс холдуулах сошиал детокс ихтэй Facebook одоо Instagram хэрэггүй мэдээллүүдээс аль болох хол байх, чанартай мэдээлэл авах, ном унших. За мөн чанартай хүмүүстэй харилцах. Энийг бол одоо манай инфлюенсерүүд бүгд л ярьж байгаа тий. Сайн хүмүүсийн орон зайд чи өөрөө хин нэг нь одоо тэднийхээ нэг болж таарна гэдэг ч юм. Тэгэхээр хоёр дахь нь бол цэвэр гэж байгаа. Цэврийг л өөртөө бол. За гурав дахь нь бол үр буюу аливаа зүйлтэй чин сэтгэлээс холбогдоол гэж. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд бол энэ илүү бусад дэлхийн суурин соёлоор иргэншилтэй ард иргэдтэй харьцуулахад илүү ойрхон л доо. Ягаад гэхээр бид нар хургийг ихт нь хөхүүлж авдаг тий. Энгийг ботхыг ингэнд нь хөөсрүүлж өгдөг. Тэгэхээр энэ чинь асар их өр зүрхний тэр амьд амьтныг байгаагаар нь ойлгож харилж байгаа мэдрэмж авч байгаа юм. Тэгэхээр
хэдий чиний тухайн хүн өр нэмгэн байх тусмаа хорвоо ертөнцтэй сүнс нь нээлттэйгээр оршино гэсэн. Тэгэхээр бидний нөгөө өр зүрх гэдэг зүйл чинь хүний сүнсний хаалга нь юу орох уу, юу гарах уу гэдэг те. Тэгээд агуу намдаг цаг төрийн өмнөнийг бичсэн намдаггүй нэг удаа хэлсэн байдаг. Авиас гэж юу вэ гэхэд эмзэглэл гэж хариулсан байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүний дотоод нөөц бололцоо сүнснээс гарч ирж байгаа тэр нөөц бололцоо бол өр зүрхний тэр эмзэглэл, өр зүрхний тэр хурц те мэдрэмжүүдээр дамжиж нээгдэж илэрч гарч ирд юм аа. Ямар нэгэн дотоод сүнсэнд өдөөлтөхгүй бол байгаа л. Тийм учраас бид нар энэ амьд оршихуйн хувьд гадаад ертөнцөөс дандаа тэр өдөөлтүүдийг авч идэг. Тэгээд мэдрэмжүүд нь дотроос нь тэр авиас чадвар уруухаар нурсч идэг тий. За гурав дахь нь бол өр зүрхийг хөгжүүлээ гэсэн. Ухамсарыг хөгжүүлээ. Өр зүрхний мэдрэмжийг, сэтгэлийн боловсролыг дэмжиж ажил тий. Амьдралынхаа замнал дээр. Дөрөвт нь ур чадвар. За ур чадварыг бол тэгээд одоо юу ч яриад дэрэг. За энэ дээр бол хүн төрөлхтөн болон монголчуудын философи хоёр дээр сүнсний хөгжлийн тал дээр нэг ижил зүйл байдаг. Сүнсний хөгжлийг цорын ганц юугаар хэмждэг вэ гэхээр ур чадвараар хэмждэг. Хэрвээ сүнс чинь хөгжсөн бол сэтгэл чинь хүчтэй бол та ур чадвартай байна. Хүн шиг хүн бол ур чадвартай байдаг юм аа. За бид нар ингээ хүн чанар гэж яриад шүү дээ. Одоо эцсийн үндэ хүн чанар гэдэг маань ухамсартай хүнийг л хүн чанартай болоод явчлаа шүү дээ. Тэнгүүд хүн чанартай хүн маань яах вэ? Юу ч хийж чаддгүй, амьдрах чадваргүй. Тэгээ хин нэгэн хүнээс тусламж авчиад буцаагаад хариуг нь яаж барих юм? Яаж тэр хүний чанар нь хангагдах юм гэдэг асуудал яригч тий. За тэгэхээр дөр буюу ур чадвар маш чухлаа. Тавт нь бол чанартай мэдлэг, мэдүүл зохихгүй. Гэхдээ энэ нь бол зөвхөн одоо аар саархан тий академик боловсролыг бакалаврын түвшинд боловсрол эзэмшдэгэр биш. Энэ хорвоо ертөнцийн амьдралын мөн чанарыг таних, жамсны хууль мөн чанарыг таних. Тэгээ энэ хүч чадал гэх юм уу өгөгдөл нь бидний хөх толбонд байгаа гэж бидний хүүхдэд үздэг. Ягаад тэгэхээр хөх толбтой, хөх нуруутай улсууд энд хөвөн төрөлхтний түүхэнд бол Алтай ханга, Хянган, Төв Азийн хавтгай тэгш өндөрлөг газар нутагт оршихдоо дандаа нүүдлийн соёлтой мал аж ахуйг хариулаад тэгээд дандаа амьдралын үннээс амьдралаар одоо заалгуулж. Тэгэхээр мэдлэгийн далай гэж үүдэг бол мэдлэгийн далайд хувингаа бариад өөстөө очсон хүмүүс байдаг. Нүүдэлчтэй. Одоо тэгтэл бид нар их сургууль сурж байгаа хин нэг нөхөр мэдлэгийн талаа дээр очсон байх магадгүй. Профессор тий. Тэр хүн ингээд худгаасаа тэр мэдлэгийн далаагаасаа ус аваад хувинтай устайгаа хид наашаа алхсан байхгүй. Тэнгууд нь оюутнууд нь очиод тэр хид хонцсон мэддэхгүй хуучирсан юм уу? Эсвэл цаг хугацаа орон зайн шалгуурыг хангасан үгүй гэдг нь мэддэхгүй байгаа тэр хувинтай одоо мэдлэгийнх нь уснаас утгаж уугаад. Өөрсдөө бид нар очих гэсэн. Тэгэхээр мэдүүл зохио буюу энэ үнэн мэдлэгийг бол сүнсийг хөгжүүлэх, ухамсарыг хөгжүүлэх тав дахь зүйл гэж үзчихсэн. За 6 дахь нь бол өв. Энэ хороо дэлхий дээр хүн төрөлхтөн дандаа дээд үеэс доод үетэй. За өнөөдрийн бүх энэ хүн төрөлхтний соёл, урлаг, хөгжил, цэцэглэлт, танин мэдхүн өв байгаагүйсэн бол бид нар өнөөдөр хичнээн 21-р зуунд төрсөн ч гэсэн сарамгчин шүү дээ. Тэр өмнөх үеийнхаа сайн сайхан зүйлсийг одоо өвлүүлж удамшуулж авах нь ухамсараа хөгжүүлэх хамгийн хурдтай бөгөөд төвг багтаа аргаа гэж. Шалгарсан хамгийн сайн туршлагыг л өөр хэрэгжүүлэх гэж. За дараагийнх нь болохоор эв нэгдлийг барих ухаан гэж. Хэрвээ мянган ухамсартай, мянган хүн чанартай байгаад эвийг сахих ухаан байхгүй бол би хүн мөн үү гэдэг асуудал. Нэг сайхан хамт олонд орж ирэл эвийг нэвдээл зөвхөн өөрийнхөө эрх ашигыг тулгаал юм байх ёстой гэж яриад их юм бол болохгүй. Тэгэхээр энэ эвийг сахих ухаан гэдэг бол баримтлах ёстой 7 дахь зүйл нь байгаа. 8 дахь нь болохоор зан. Одоо бидний амьдралыг цаг хугацаан дээр өглөө 6 цагт туслаа, 7 цаг цаагуулаа, 8 цагт ажилдаа явлаа гэдэг цаг хугацааны интервал дээр тавьж үзэх юм бол энэ амьдрал чинь бол ерөөсөө л тэр чигээрээ дадал зуршил явж байгаа. Зан. Тэгэхээр энэ дадал зуршлын тойрог гэдэг зүйлэл бидний амьдралын ямар чанартай амьдрах уу, амжилттай амьдрах уу, амжилтгүй амьдрах уу гэдэг бүх зүйлийг гаргаж ирнэ. Тэгэхээр хэдий ч нэ дадал зуршлыг нэг ч ихсэн дадал зуршлыг өөрөө зөв хийн, төдий ч нэ л хол явна. Тэгэхээр бидний хоногийн 24 цагт гаргаж байгаа шийдрүүдийн 80%-ийг нь бид нар ухамсаргүйгээр буюу дадал зуршлаасаа гаргаж ирдэг.
Шууд хийгээ. Бидсмөр санагдлаа 0 руу. Тэгээ бодоодох шаардлага байхгүй шүү дээ. Үлсмөр санагдлаа хөргөж явахлаа. Тэ? Цэвэр агаар амьсгалмаар санагдлаа болохгоно онголголоо. Порчго онголголоо. Тэгэхээр энэ дадал зуршил гэдэг зүйл бол биднэрт ой ухаанаас тусдаа ангид ингээд бүр яс цус мах тэ аав ээжигээ дуурайхгүй авдар саваагаа дуурайгаад төрцөн гэлтэй нь биш бүр ингээд дотор байж идэг зүйл байна. Тэгэхээр амьдралын өдөртөө болж өгвөл одоо хамгийн сайн дадал зуршлыг өөртөө хийнэ гэдэг ийм зүйл байгаа. За 9-т нь бол хамгийн чухал зүйл. Энэ хороодлох өдөр хүн ухамсартай, хүн шиг хүн байгаад, хүн чанартай байгаад амьдралдаа эзэн болж амьдрахад хамгийн чухал зүйл бол өдөртөн манлайлал гэж. Хүн амьдралынхаа эзэн байх сэтгэхүй. Хин нэгнэр хийхээ заалгаж байгаа хүн бол тэр ухамсартай байгаад яах юм? Тэрний тарих толгоор ухамсар нь 1000 үннийг шивнээд яах юм? Хэрэгжүүлэхгүй хүнд. Тэгэхээр хэрэгжүүлдэг дотоод дуу хоолойг нь хилээд байхад тэрийг нь дагаж хэрэгжүүлээд те өөрөө санаачлаг гаргаад амьдралынхаа төлөө явж чаддаг хүн харин тэр ухамсар нь илүү хөгждөг юм байна л да. Тэгэхээр хин нэгэн бид нар эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, насгүйс цаг хугацаа орон зайгаас үйл шалтгаалаад өөртөө л эзэн байх. Мөнхийн үүрэг хариуцлагатай байгаа. Тэгэхээр энэ бол өдөртөн манлайлах гэдэг ийм 9 талбар. Ингээд энэ 9 талбарыг хүн болгон өөрийнхөө амьдралын зарчим болгосноор ухамсар буюу сүнсний маань тэр ухамсар гэдэг зүйл дандаа цэвэр, дандаа хүчтэй, дандаа дуу хоолой нь бодлосоо давсан тод байх боломжтой болж байгаа гэсэн. Баярлалаа. 9-т нь яг онцлсан нэр нь юу вэ? Зөнгүэн гэж. Зөнгүэн. Зөнгүэн гэдэг нь манлайлах. Өдөртөн манлайлах чадвар тэр энерги эрчим хүч нөгөө өөртөө сууцсан үнийг хэлээд байгаа юм л да. Өөрт нь энерги бага хүн чинь бусдын төлөө өөрийнхөө төлөө явж чаддаг байхгүй амьдралаа. Энерги эрчим хүч дутуу байгаа хүн санаачлаг гарахгүй. Хин нэгэнд даатгаал унтна. Гэтэл энерги эрчим хүч нь байгаа хүн ажлынхаа төлөө, амьдралынхаа төлөө бодож хоноод тэ цаг хугацаа зориулаад тэрнийхээ төлөө зүтгээд санаачлаг гаргаад шинийг сэтгээд эрэлхийлээд ямар нэг үр дүнд хүрдэг. За одоо тэгвэл хоёлоо төсөглөг хий. За одоо яг тэр Батаа яг ингээ унтаас сэрүүний зааг дээр одоо босоод яах вэ гэдэг дээр байж байна. Батаа зориулж яг юу гэж хэлэх вэ? Одоо яг ухамсар түүний зүгээс 9 квензүүтэй хүний зүгээс хандаад хэрэг хэлвэл Батаад яг. За Батааг зан квенээр харах юм бол тэр хүн эхлээд босоод ороо сахан жимбэтл ураач. Нүр гараа угаач, хийх юмнуудаа хийчих те. За энерги эрчим хүчээ цэвэр болох, өөртөө ихтэй бай, хүчтэй бай. За тэрний ар дээр одоо нэг цэвэр өөрөө жинхэнэ тэр орныхоо нозорцын энергинээс хол бие махбодноос сэрэгцсэн байгаа тохиолдолд сая нар сар байгаль ихтлэгийн одоо энэ их үүсрүүд биднэрт тэр ухамсарын энерги өгч байгаа тий сүнсэнд хүчийг өгч байгаа. Тэгээд яг үнэн чи одоо яг яах ёстой юм гэдэг зүйлийг сонсоод харин тэрнийхээ араас ерөөсөө өөртөө итгээд зарим хүмүүс чинь нөгөө өөртөө итгэдэггүй шүү дээ. Надаа яг тийг санагдаад сүү тэгдэг байж гээд ингэ яваад байгаа байхгүй. Тийм бишээр яг хийгээд үз. Яг өөрийнхөө мэдрэмжинд итгээд яваад үз. Тэгээ Холливуудын алдартай жүжигч нөгөө Peaky Blinders тоглодог тий. За нөгөө Batman-ы бас кинонууд тоглодог нөгөө хэн биш тий. За нэр нь марч. Тэр жүжигч нь тэгж байгаа шүү дээ. Ерөөсөө instinct гэж. Тэрний юу гэж байгаа вэ гэхээр мэдрэмж. За тэр хүн бол ямар нэг шинжлэх ухааны хүн биш тий. Conscious буюу ухамсар гэж хэллээгүй. Гэхдээ дотоод дуу хоолойгоо үргэлж үннийг дагаал гэдэг тэр замналын тухай яриад байгаа. Тэгэхээр бид нэр харьцангуй гадаад ертөнцөөс асар их мэдээлэл авсан байдаг. Асар их энэ дотор автцсан байдаг. Тэгээд дотоод дуу хоолойгоо таньж энэ чадруудыг бүр бэлэн аргачлалтаа бидэрт өгдөөж маань тэ үлдээгээд өгсөн байдаг. За миний хувьд бол энэ 9 квензүү хүн байх хүн одоо ухааныг л одоо ойлгохыг хичээгээд ингээд олон хүмүүстэй бас харилцаа холбоогоо солилцоод санал бодлоо солилцоод ингээд явжлаа л да. Тэгэхээр 9 квензүү бол амьдрал дээр үнэхээр хэрэгждэг. Маш их хүчийг өгдөг хүнд, маш их итгэлийг өгдөг. Ийм гоё философи. Тэгэхээр энэ хороодлын дээр яагаад хүн өөрөө хүн шиг хүн байх ёстой вэ гэхээр хүн шиг хүн байхгүй бол бусдад төвөг болно. Бусдад төвөг болсноор тэр хүн өнөөдөр биш юм а гэхэд маргааш дандаа гадаад ертөнцөөс сөрөг энерги ирч юм уу бусдын сөрөг мэдрэмжүүд, сөрөг харилцаа.
За сөрөг үйлдэлүүдийг ч гэсэн аавна байна бол. Тэр болгондоо тэгсэлтэй л нөгөө юугаа дайнаа зөв сонгох гэдэг байгаа шүү дээ. Энэ дээрээ л нэг 10 настай хүүхд миний толгороо дэлсэл аав гэлтэй. Яасныг би мэдэхгүй. Гэхдээ миний үнэн юу гэж хэлэх вөхөр тэр хүүхэд яг хуу дэлсэхгүй байх боломжийг л би өөртөө олох хэрэгтэйсэн байхгүй тий. Тэгэл ингэнгууд наав ээжтэй нь очиж муудалцаад аавын зот модно гэж дайрал. Тэгэхээр чин би заримдаа одоо ингэдэг байхгүй. Би ингээд одоо жишээлбэл те за нэг ундааны сав барьцсан явж байгаа те. Хогийн сав руу ингээд гол хийх гэж заримдаа ингээд хогоо яарал авчил хийх гээл. Тэнгуут заримдаа яг ондоггүй ордоггүй л те. Гэтэ газар унтсныг би мэдчихэж байгаа буцаа алхаж байгаа байхгүй би. Тэгэнгүүт дотроос нэг юм сая гадаа унтсан ш газар унтсан ш гэдэг нэг юм байнгын наад тэлж байгаа байхгүй. Нилээ хоолоо явчаа те. Нөгөө нэг мэдрэмжээ дийлэхгүй буцаж очиод аваад хогийн сав руу хийж байгаа байхгүй. Энэ яг юу вэ? Ухамсар. Хөндлөнгөөс чиний үйлдэлийг цэгнээд байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр чиний сүнс дотоод мэдрэмжүүд чинь доолоонууд чинь дуграад байна л гэсэн үг. Тэгсэн чи бас нэг юм шиг байдаг шүү дээ. Яг нэг 13 дугаар зууны үед л үүдээ нэг харуул нь шөнийн харуул манаа хайж хагаад унтчаад хинч мдэггүй хахад маргааш нь өөрөө очиж хилдэж шүү дээ тий. Өвөөтэй хааны үед хар хурмын харуул хөвтүүлээсэн. Тэрний талаар ярил тий. Зөв. Тэнгүүд тэр бол яг хөө маш сонирхолтой л доо. Барууныхан боллын талаар бас бичсэн байдаг. Шастрын чуулган дээр бас байдаг. Өгөөдөө хааны түүхэн замналуудын одоо шастар дээр өгөөдөө хааны түүхлэгсэн. За тэнгүүд нэг цэрэг бол угаасаа мануунда унтсан. Тэгээ эзэн ноёндоо, төмтийнхэн ноёндоо очиод би унтчлаа. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. За тухайн үед бол том хот хүрээ, хаадын хүрээний харуул манааны хариуцлагыг алдна гэдэг бол амь насанд нь удан мөсөнд нь гал голомт нь аюултай ийм хариуцлагатай зүйл байгаа. Тэгэнгүүт тэр хүн болвол ерөөсөө тэр дотоод ухамсар те сүнснийх нь үнэн тэр хүнийг үннийг нь хэлүүлээд шүү дээ. Яг алдаа гаргасан. Гэхдээ би ямар ч хэлсэн тэр мэдрэмжтэйг амьдраад үуч цаашиж чадахгүй. Гэхдээ би юундаа үнэнгээ хэл. Эзэн ноёндоо үнэнгээ хэл. Ууг нь хинч хараагүй шүү дээ. Хинч хараа. Тэгээ асуудал яаж шийдэгдсэн бэ гэхээр үннийг л хайрлсан. За гавья шагналал өгөөгөө. Гэтэ тухайн ч юм бол цааз ялтаа гэж байгаа шүү дээ. Тэр ч юм бол. Тэндээс болоод хариуцлага алдаад шүн дайснууд дайраад те янз бүрийн асуудал үүссэн болвол тэр бидний хүүхдээс бол яг өөрийнхөө нэлж байгаачлан өгөөдөө хааны үе. За бүр тэрнээс өмнөх үе. За хамаг Монголын үеэс л энэ олон баатар ирчүүдийг цуглуулгатай л ухамсартай жинхэнэ хүн шиг хүмүүсээр л энэ улс орнуудыг одоо цөмийг нь бүрдүүлье гэдэг ийм л одоо бодлоготой байсан маа. Энийг бол хамтын хариуцлага гэдэг юм л. Тэгэхээр хамтын хариуцлагын юм маань энэ хороо дэлхий дээр монголчууд эвтэй, найртай, хүчтэй, атгсан гар шиг зангидагдаж ингэж оршихын гол суурь эхлэл нь бол ялцчихгүй бидний ухамсарын л өгчлөө. За баярлалаа. За.